багагүй хугацаанд олон зүйлийг эдийн засгийн бөгөөд гадна дотны хүнд нөхцөлд төлөө бас сайхан ажиллалаа. Тэгээд одоо их хурл дээр бас өөрсдийнхөө холбоотой зүйлүүдийг манайхаас баригдаж байгаа хот байгуулалтын тухай хууль, үндэсний орон сууцруулалтын тухай хууль, барилгын тухай хуулиуд бол хилцэгдэж тэр шинжлэгдэж ер нь одоо энэ асуудлууд бол шийдэгдэх ёстой гэж. За ер нь барилга гэдээ ярангуут одоо юуны ордны гадаа гал барилгын асуудлууд бол байнга яригдж идэг. Барилга дээр бид хэд хэдэн шинжилгүүд хийсэн. Жишээлбэл зөвшөөрлийн асуудал. Барилгын зөвшөөрөл авахдаа бараг нэг давуулж ярих юм бол жил орчим хөөцөлдөг байсан бол одоо захимаар ороод өөрөө бүртгүүлээд шууд одоо түүц машинаар шууд авах боломжтой. Сайд гарын өсөг зөрөхгүй болсоо одоо та ийм зөө зам дээр зорохгүй шууд одоо ингээд өгдөг болсон ч гэдэг юм уу. Ингээд стандартын асуудлууд гэдэг юм уу. Эдгээр зүйлүүд бас нэлээд өндөр түвшинд явж байгаа. Дараагийн нэг онцолж хэлэх одоо засгийн газрын дараа нарын чихэнд хэлэх юм бол энэ Монгол улс чинь захиргааны бөгөөд дулааны л одоо дутагдалд орсноос бүх юмд байж байгаа шүү дээ. Тэгээ манай төрийн нарийн тэргүүтээ манай яамны одоо тэр өв гэж ярих тул газрын гүний дунд дулааны асуудал ер нь өндөр түвшинд явж байгаа. За гадны орнуудад бол 2 цагдаагийн бүтгэх шиг одоо ийм шавар байшил хэдэн 100 мянган хүнтэй хотыг халааж байгаа тэр туршлагыг бид нар үзээд тэгээ гадна дотны судалгаанууд хийгээд мөнгө төгрөг гаргаад Нямбатар дарагтай яриад ер нь эхний өрөмдлгүүдийг тавих шийдэндээ орчиход байгаа. Ингэх юм бол одоо энэ дагуул хотууд болон харин хотууд да ялангуяа зүүн бүсийн нөгөө гал туул та сүнсэн гал туултай юм газрууд за мөн одоо манай төрийн нарийн дээр бол бүх одоо нарийн судалгаанууд нь байгаа. Энэ одоо Монгол улсад туршигдтал за манай энэ баг хамт олонны анхны санаачлаг бөгөөд одоо тууштай хөдөлмөр гэдэг одоо дараагийн засгийн газар өдрөдлгүүд бас анхааралтай аваарэ. Нөгөө өдрийн хоолнд эзээ болон өнчин ноёо олон гэдэг шиг шинэ эзэд бас гайхдаг. Тийм зүйлүүд байгаамаа гэдэг хэлэх гэсэн. За тэгээд хамт олондоо их баярлалаа. 99 хүн дотор л эргэсэн. Тэгээ одоо төрийн албаны зүйл, төрийн албаны хууль бол өөрөө маш нэг талаас одоо сайн байхыг үсэхгүй. Гэхдээ бас гадна дотн төгссөн 3 дахь оронд мэрэгжил эзэмшсэн, нарийн мэрэгсэн хэлтэй болтой хүмүүсийг төрийн албанд оруулах боломж бол үндсэндээ хаагдсан юм. Үндсэндээ хаагдсан. Энийг бол бас Монгол Улсын засгийн газар да ялангуяа манай намд их барих болох юм бол өндөр түвшинд либералчлал хийхгүй бол зөвөр нэг савнд тодорхой хэдэн хүмүүсийг 150 мянган хүн юм хийгээд таглаад дарцсан. Шинжилэл хийх боломжгүй болгоцсон. Тэгэхээр энэ тал дээр бол одоо бид нар улс төрчийнхээ хувьд бол бас манлайлал үзүүлж ажиллана. За бид нар бас энэ барилгын салбарын одоо мундаг 3 дахь орны одоо дэлхийд тэргүүлэгч сургуульд өгсөн хүмүүс Монголынхаа одоо зураг төслийг хянах боломжгүй байсан зүйлүүдийг ортол сая энэ тусгай зөвшөөрлийн асуудлууд нээлттэй болгож оруулсан. Ийм зүйлүүд байгаа. Ингээ ямар ажлын тайлан биш болохоор хамт олондоо их маш их баярлалаа. Их одоо бас хахан эрч хүчтэй ажлынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй ийм одоо залуучууд байдаг. Урлагийн одоо өндөр хошин шагийн өндөр мэдрэмжтэй, спортын одоо их чадвартай, тэгээд хурд хүчтэй одоо 2 дахь 3 дахь орнуудад одоо сургууль соёл төгссөн тэрнийхээ бас эрч хүчийг энэ одоо байгууллага салбартаа гаргачих гэсэн ийм одоо хүчтэй чадaltaй залуус байгаа. Тэгээд мөн одоо яг агентлаг бичсэн харьяа газруудаа өдөрж ирсэн одоо 200 гаруй хүнтэй барилгын хөгжлийн төв одоо орон сууцны корпорац гэдэг цэвэрлэх байгууламж гэдэг босод төсөлтөөр ажиллаж ирсэн бүх хүмүүстээ бас талархаж байна. Тэгээд залуучууд мань байн холбоотой байгаараа мөн одоо салбарынхаа холбоотой хуулиуд орох юм бол хэдүүл ажлын хэсгээрээ одоо юу гэдгийг уулзалдаад бас одоо их орныхаа улс орныхаа хөгжил дэвшлийн төлөө хамтарч ажиллахад бол бэлэн байгаа. Тэгээ Монгол улс орны 2 өөр Монгол болцсон юм байна. Нийт хүн амын 50%-ийг агуулсан дэлхийн соёлтой оролдоод байгаа ч юм шиг багшилсан Улаанбаатар хот. Нөгөөх нь асар том нутаг дэвсгэрт бас 50% хүнтэй. Тэгэхээр нэг хуулиар тэрийг зохицуулахад аюу хэцүү. Тэгэхээр манай засгийн газрын дарга нар дараагийн хуулиудад нэгдсэн Монгол улс ямар 2 хуулиар чийлтэй ч тэрийг анхаарах ёстой юм байна шүү. Тэгээ бүгдэд нь
баярлалаа. Залуучуудаа улам өсч хүчтэй ажиллаараа барилгынхаа 100 жил, нийт ахыхаа 95 жилийг сайхан мэндэлээрэй гэж хэлье.